5 сарын 4 болж байгаа. Тэгээд манай мөлчөртэй булангийн 14-т вебинар үгээр эхэлж байна. Тэгээд дэлгэцэн шийдлээд хэвлээ. Өнөөдрийнхөө гарцгаа. Өнгөрсөн 7 хоног бол нэлээд макро мэдээгээр баялаг тийм 7 хоног байсан. Тэгээд бидний хувьд бол юу гэсэн бэ гэхээр маркетинг шортлоод дээрээс нь биткойныг шортлоод нэлээд амжилттай явж исэн боловч өнгөрсөн сая өнгөрсөн 5 дахад 4-т 5 дахь 2-т орж ирсэн ерөнхийдөө өсөлтүүдээр бол ачтайсан позициуд маань ерөнхийдөө бол ихэнх нь бол алдагдaltaй гэдэг рүү шилжсэн. Гэхдээ өсөлтийг бол бас давхар бас кол аутнаар ерөнхийдөө бол байж авсан. Гэхдээ тэрэн дээр жижигхэн позициуд учраас ашиг нь бол жижигхэн байсан. $800 ашигтай энэ төр арилжаанууд хийсэн байсан шүү дээ. Тэгээд технологийн хэд хэдэн хугацаанд төр өсөлтүүд бол ерөнхийдөө бол барьж авсан, AMD-ийн хугацааг барьж авсан, SMC-ийн бас би кофашнаас хандсан. Тэр бас 2x энэ хийсэн. Иймэрхүү бол арилжаануудыг ямар ч хэлсэн хийсэн. Тэгээд опшн арилжаан дээр бол илүү бас анхаарал хандуулж явсан. Тэгээд крипто зах зээл дээр бол биткойныг бол яг 60,000-ыг давахгүй бол 60,000-ын доотлолт ерөнхийдөө давж чадахгүйсэн. Level маань болохоор 59,500 гэсэн шүү дээ. Тэгээд тэрийг бол ерөнхийдөө бол давж ин шүү манайхаа энэ тэгээд ягаад давж болох талаар ерөнхийдөө бол анхааруулах болдог бас бид нар бас чат дээр бас нэлээд хуваалж ирсэн. Тэгээд ямар ч өсөж орж ирсэн байгаа. Тэгээд маркетинг ерөнхийдөө хоёр талаас нь бид нэр яг ямар шоу миний яриа сонсогч байгаа шүү дээ, тий. Эрдэнэч гээд хүн сонсохгүй нэг тэгж яах юм. Сонсогч гинөө. Окей. Тэгвэл Эрдэнэчийн өөрийнх нь компьютертэй холбоотой юм шиг юуны ямар ч гэсэн маркетинг хоёр талаас иймэрдүү асуудлууд яригдж шүү. Унах ямар шалтгаан байж болох, өсөх ямар шалтгаан байж болох гэдэг ерөнхийдөө бол бид нар тогтмол бол бичээд явж исэн байгаа. Тэгээд мөлөвтэй булангайг идэвхтэй дагаад яг зах зээлээ дагаж явдаг улсуудын хувьд бол яг өссөнд нь гайхаад эсвэл унсанд нь бол гайхаа гэж бодож байна. Яг бид нар хоёр талаас нь ерөнхийдөө ярилцчихсан учраас. Дээрээс нь өдөр болгон бас маркетад дагаж явах яг мэдээлэл ерөнхийдөө бол байнга тогтмол харж явах бас чухлыг бас би бас хөрөнгө оруулалт хийж эхлээд бас нэлээд олон жил болж иж бас ойлгосон. Тэгээд та бүхэн мэн гэсэн энэ чухлыг бас илүү ойлгохтой гэж бодсон. Тэгээд тийм учраас одоо тоож гэсэн яг энэ арилжааны өдрүүдийн өглөө бас бид нар мэдээ оруулалт юм. Тийм учраас таваад байгаа. Ягаад тэгэхээр бид нэр зүгээр нэг юу гэдэг энэ өснө энэ унана гэдэг нэг юм ярьчаад тэрийг хэдэн сарын дараа эргэж харддаг биш. Ерөнхийдөө өдөр болгон нэг нь хөрөнгө оруулалтын процессыг хийгээд зах зээлээ хараад тэгээд зах зээл дээр юу болж байгаа гэдгийг ер нь бол таньж мэдж явах маань ямар чухал юм бэ гэдгийг бол ойлгох учраас ингэж хийдэг байгаа. Тэгээд FOMC meeting дээр бол айгүй олон ер нь бол ойлгох юмнууд байсан. Нэгт болохоор мэдээлэл гараад дараад нь 30 минутын дараа press conference явсан. Тэгээд Паулийн хувьд бол рейтинг бол ямар нэг өсөх бодол байхгүй байгаа гэж хэлснээрээ хүмүүсээс нөгөө хүлээж исэн хогч тооны ерөөдөө бол байхгүй болсон. Тэгээд taper хийж эхэлсэн. Taper гэдгийг манайхаа ойлгохгүй сууд айгүйх байсан. Тэгэхээр юу вэ гэхээр Төв банк маань өөрөө балансан дээр мөнгө атгаж идэг байхгүй юу. Тэгээд тэрийг юунаас харж болох вэ гэхээр St. Louis-ийн Төв банкны датанаас юунаас сайтнаас харчтیں۔ Сараа би хэрэгтэй. Тэгээд total assets гэж харах юм бол Төв банк маань ерөнхийдөө бол ингээд балансан дээр asset-д худалдаж аваад барьж идэг. Тэгээд энэ дээр бол засгийн газрын бонд дээрээс нь үйл хөдлөлгөөнгөөр баталгаажсан бонд гэхлээр иймэрхүү юмнуудыг барьдаг. Японы Төв банк бол бүр Америкийн Төв банкнаас агресив яадаг гэхээр бүр шууд хувьтай энэ худалдаж авдаг гэдэг ерөнхийдөө бол зах зээл рүү бол ярьдаг. Би бол Японы Төв банкийг нэг дагаад $1 хугацаатай гэж бол мэдэхгүй ямар ч байсан тийм байд юм байна гэж бол макро шинжээчнэр бол байнга ярьдаг. Тэгээд та бүхэн бас өөрсдөө өөрсдөө сонирхох юм бол асуудал болно. Тэгээд ковидын дараа тэр хэмжээний худалдаа авалтууд хийсэн. Тэгээд худалдаа авалтууд хийснийхаа дараа ерөнхийдөө бол энэ хэмжээ маань ерөнхийдөө бол 2022 оны дундаас эхлээд буурч явж исэн бол банкны хямралтай холбоотойгоор 2023 оны 3 сараас ерөнхийдөө бол хэмжээ маань өсч эхэлсэн. Энэ маань юутай холбоотой гэхээр Bank Term Funding Program гэдэг юм эхлүүлсэн байгаа. Тэгээд энэхүү 3 сар маань бас дахиад ерөнхийдөө зах зээл дээр нэлээд явсан том өсөлтийн бас эхлэл болоод ерөнхийдөө үргэлжлээд явсан ийм дүр зурагтай байд юм аа. Тэгээд Төв банк маань балансан дээр байгаа одоо энэ asset-ийн хэмжээг бууруулахыг болохоор бид нэр юу гэж ярьдаг вэ гэхээр quantitative tightening гэж ярьдаг. Тэгээ балансан дээр их хэмжээний asset нэмээд байгаа бид нэр энэ Төв банкны бодлогыг юу гэж ярьдаг вэ гэхээр quantitative easing гэж ярьдаг. Тэгээд эдийн засгийн ерөнхийдөө бол үздэг хамгийн энгийн онолуудын нэг байгаа даа. Тэгээд энэхүү quantitative tightening буюу asset-ын дээр байгаа
бонд болон төрөл бүрийн asset-уудыг зарж байгаа хэмжээгээ бууруулад 20 оны 60 тэрбум байсан юм 25 тэрбум руу бууруулж байгаа бүх үйлдэлийг бид юу гэж яриад байгаа гэхээр tapering буюу quantitative tightening маань өөрөө саарж байна гэсэн. Тэгэхээр зах зээл дээр орж иж байгаа нөлөө нь юу вэ гэхээр бондын зах зээл дээр орж иж байгаа дарамтыг бууруулах юм нөлөөтэй байгаа. Тэгэхээр бид нэр яагаад яг энэ шорт арилжааг нээгээд дээрэс нь зах зээл ерөнхийдөө унана гэдэг ийм дүнлэлтэн дээр анх үржижсэн бэ гэхээр бид нэр энэ сангаас гарсан quarterly refinancing estimateтэй холбоотой юм announcement-ийн дараа бид нэр окей зах зээл дээр ерөнхийдөө гарч ирэх урт хугацааны купон төлбөртэй бондын хэмжээ маань анх чи ингээд бэлтгэн дээр үлдээд штэ. Яванд бондын хэмжээ маань ерөнхийдөө бол хүлээгдсэн хэмжээгээрээ байгаа буюу зах зээл дээр үргэлжлүүлэн энэ хүү бондын зах зээлээс орж ирэх дарамт маань байх юм байна. Энэс болоод урт хугацааны бондын хүү өсөх юм байна. Дээрээс нь term premium өсөх юм байна гэдэг нэг иймэрдүү дүнлэлтэнд хүрээд бид нэр зах зээлийг унана гэдэг ийм дүнлэлтэнд хүрсэн байгаа. За уналттай холбоотой ерөнхийдөө мэдээ маань өөрөө ангиллах юм бол олон төрөл. Одоо чинь юу гэдгийг лунатай холбоотой, сайн банкнуудтай холбоотой асуудлууд маань крипто зах зээл дээр айгүй огцон уналтыг авчирч ирсэн бол энэхүү төрлийн мэдээ маань болохоор шууд ингээд юм огцон уналт авчирч байгаа мэдээ бол биш байхгүй. Тэгэхээр энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр хүнийг удаанаар алдан нэг өвчин байлаа гэж төсөөлөх юм бол тийм төрлийн ерөнхийдөө өвчин ерөнхийдөө эдийн засаг маань тусцсан байна гэж ойлгож байна. Тэгэхээр хурц асуудал одоо чинь юу гэдэг те шууд орж ирээл ингээд биэнд нь шок өгөөл одоо эдийн засгийн хүн байлаа гэж төсөөлөх юм бол газар унахаасаа илүүтэйгээр ерөнхийдөө бол баг багаар иймэрдүү ингээд дарамтууд орж ирээд байна гэсэн санаа байна. Тэгээд энэ бооны зах зээл дээр энэ орж иж байгаа энэ Корей сангийн санхүүжилттэй холбоотой энэхүү дарамтаас болоод бид нэр зах зээлийг унах юм байна гэж ярьж ирсэн боловч тэрний дараахан Төв банкнаас гарч ирсэн мэдээлэл маань болохоор tapering хийнэ гэдэг иймэрдүү мэдээлэл гарсан. Тэгээд зах зээл маань энийг айгүй эргээр хүлээж аваад яасан бэ гэхээр WIX унаад бондын хүү унаад тэгээд зах зээл дээр ерөнхийдөө төсөлтүүд орж ирсэн ийм дүр зураг харагдсан байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор ч гэсэн бид нар энэ арилжааны саналуудыг бий гаргаад айгүй амжилттай юм хөлбөрүүдийг бол гаргасан. Гэхдээ мэдээж бид нар бас нэг өмнө шорт нэг зураг байсан учраас хоёр талдаа баланслагдаад тэгээд нэг сүртэй ахтай ч биш алдагдaltaй ч нэг иймэрдүү сонирн байдалд орсон байгаа даа. За тэгээд үргэлжлүүлэх юм бол хавтгын өсөлтийн market hacks-ийн дараа дөрөвдгийн ерөнхийдөө бол market hacks-ны дараа Apple-ийн орлогын тайлбар ерөнхийдөө бол гарсан. Тэгээд iPhone-ы борлуулалт ерөнхийдөө бууралцтай, орлого нь ерөнхийдөө бууралцтай гарсан. Тэгээд Apple-ийн зүгээс бол хэмэл оюухантай холбоотой салбарлуу нэлээд хүчтэй орж ирэх нөгөө зах зээл хүлээж ирсэн боловч тэрнтэй холбоотой бол яриануд бол одоохондоо бол хийгээгүй байгаа доо. Тэгээд $3,500 билүү үнэтэй нэг юм толгойдоо зүүчтэй нөгөө Visual Pro гэдэг юу лээ? Нэр нь тийм баха. Тим гаргасан. Тэгээд тэр маань их борлуулалт нь бас сайн биш байгаа юм шиг байлаа. Тэгээд миний хувьд бол яг хуу тайлангууд бүтэн би өөрөө харж бол сонсоогүй зүгээр ер нь бол гадуур явж байгаа мэдээлэлээс бол нэг хүлээж авсан байгаа даа. Тэгээд Apple-ийн хувьд хамгийн гол сэтгэл үүсгэсэн мэдээлэл маань юу байсан бэ гэхээр $110 тэрбум доллараар зах зээл дээр хувьцааны эргүүлж худалдаа авна гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэгээд пост хийсний сонирхолтой чарт олж харснаа би таад харуулснаа олсонгүй. Өмнө нь би оруулж ирсэн. Тэр маань юу гэсэн бэ гэхээр зах зээл дээр Apple-ийг их хэмжээгээр мөнгө босгосны дараа 10 жилийн бондын хөрөөгөө дагаад өсгөө. Тэгэхээр үргэлжлүүлэн бидний нөгөө нэг урт хугацааны хүү маань ерөнхийдөө өсөх юм байна гэдэг нэг юм дүр зураг дээр бас давхар энэ дарамт болж очих гэдэг нэг гэсэн. Тэгэхээр Apple-ийн хувьцаа маань яг нэг тийм сайн мэдээнээс болж өсгөөс илүү тийм financial engineering буюу эргүүлэн хувьцаагаа зах зээл дээрээ судалж авснаас болоод өсгөөд байгаа юм гарсан. Дээрээс нь 2024 оны Berkshire Hathaway буюу одоо манай Omaha-гийн Oracle гэж ярьдаг Warren Buffett-ийн компани жилийн тийм жил болгон болдог баг тийм баяр цэнгэлсэг тийм муулсан болсон. Тэгээд бас 13F гэдэг формын дагуу юу гэж гарсан бэ гэхээр нийт Apple хувьцааны 13% ерөнхийдөө зарсан гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд өргөжлүүлэн заах юм бол ерөнхийдөө бол Warren Buffett хүртэл Apple-ийн хувьцаан дээр ер нь бол bearish байна гэдэг нь бол харж байна гэсэн. За яг шууд bearish байгаад бүгдийн зартны гэхээсээ илүүтэйгээр одоо бол заахад бол тохиромжтой цаг үе гэж харж байна гэдгийг харуулж ингэж бодож болно. Stagflation-тэй холбоотой мэдээлэлүүд агай гарсан. Тэгээд stagflation гэдэг нь юу вэ гэхээр ажилгүйд л их тэгсэр инфляц их буюу ерөнхийдөө бол яриад байна. Тэгэхээр энгийн зах зээл дээр юу гэж ярьдаг вэ гэхээр за ажилгүйд л их болчих юм бол хүмүүс ажилгүй болчих юм бол ордоггүй болчихно, орлогоо болчих юм бол худалдаа авалт янз бүрийн зүрхтэй эдийн засгийн одоо юунд оролцоод байж харилцаанд оролцоод байж чадахгүй учраас инфляц маань өөрөө дагаад ерөнхийдөө буурна гэдэг нэг юм онол байдаг. Тэгээд энийг бол Төв банк ерөнхийдөө дааддаг. Тэгээд энийг Phillips curve гэж ерөнхийдөө ярьдаг. Та бүхэн үргэлжлүүлээ судалж байна. Тэгээд
сүүл гарсан датанууд маань аягүй сонирн. Юугаараа сонирн бэ гэхээр инфляцтай холбоотой дата маань сүүлийн баг 3-4 сар ерөнхийдөө бол өндөр буюу хот гараад байдаг. Тэгсэн чинь сая ажилгүйдэл маань ерөнхийдөө өсөж байгаа. Тэгээд бэлэн одоо ажлын байрын тоо ерөнхийдөө буурж байгаа. Иймэрхүү үзүүлэлтүүд ерөнхийдөө бол гарч ирээд байгаа маа. Тэгээд энийг бол бидний гэж яриад байгаа хэрэг stagflation болох гээд байгаа магадлал юм биш үү гэдэг нэг иймэрхүү яриануд хийсэн байгаа даа. Тэгээд яг уу Тупакны уулзсан дээр Паул шууд асууж лээ л дээ. Stagflationтэй холбоотой ингээд ийм асуудал бий болох нь энэ дээр одоо чинь үүдээ айж байна. Тэгээд гэсэн чинь манай болохоор юу гэлтэж байгаа гэхээр энийг бол хаанаас гарч ирж байгаа мэдэхгүй ямар ч тийм сайн байхгүй гэж ярьсан. Гэхдээ яг сүүлийн 3-4 сарын мэдээллийг харах юм бол яхахгүй stagflationary тиймэрхүү environment руу бид нар орж иж байгаа байж магадгүй харагдаад байна. Тэгээд энэ сонирхолтой санагдчих магадгүй. Энэ нэг жишээ Байдентэй холбоотой нэг юм нийтдээ юм болж байгаа юм. Тэр тайлбар уншиж хэлсэн. Гэхдээ их чухал биш шиг санагдчихлаа. Тайлбар нэг ус төржүүлээд явах маркет гэж байна та. Зя энэ линкийг би устгачээ. Яг тэгэхээр митингийн дундуур хүмүүс орж ирээд болохоор хангалттай 30 минут болсон юм шиг лээ. Хүмүүсийн хадгаламжийн хэмжээ ерөөхдөө буурсан гэдэг иймэрхүү мэдээлэл үргэлжлүүлэн гарч байгаа. Тэгээд бүр 2000-аад оны үед байсан ийм бага тоон дээр ирсэн байгаа юм байна. Тэгээд энэ бас эдийн засаг нэлээд суларч байгаа. Тэгээд жирийн хүмүүсийн амьдрал ерөнхийдөө нэлээд хэцүүсэж байгаа юм байна гэдгийг бас харуулж байгаа юм үзүүлэлт байж болно. Тэгээд ажлын байрны өсөлт маань 4 сард огцон буурсан. 3 сараас бүр доошоо баг ингээд яатсан гэмээр огцон буурсан. Энэ дээр янз бүрийн тийм уялдын шинжтэй юмнууд байна уу мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр ийм төрлийн эдийн засгийн датанууд маань иймэр тийм савлгаа ихтэй байгаа гэдэг ямар ч хэсэн 4 сартаас огцон уналцтай юм үзүүлэлт гарсан. Тэгээд ажилгүйдлийн хэмжээ маань 3.8 гэдэг хүлээлттэй байсан бол 3.9 гэдэг ийм үзүүлэлт гарч ирсэн. Тэгээд хавдахын өгөгдлөөний айгуу том өсөлт байна гэдэг холбоотой. Ягаад ажилгүйдэл ихсгээр зах зээл өсөж байгаа байж гайхалтай усад байж магадгүй. Тэгэхээр юу вэ гэхээр Төв банк маань өөрөө 2 мандат буюу 2 төрлийн одоо зорилготой байдаг гэж ерөнхийдөө хэлж байна. Тэгээд бодлогын хувьд болохоор юу хэлдэг вэ гэхээр 2% инфляцтай байх. Тэгээд дээрэс нь бүтэн одоо employmentтэй байх. Тэгээд unemployment-ийг ерөнхийдөө бага оруулах байлах буюу одоо нэг ажилгүйдэлтэй холбоотой юмыг ойлгох. Дээрэс нь инфляцийг ойлгох гэдэг нэг ийм хоёр үүрэгтэй байдаг. Тэгээд ажилгүйдэл ерөнхийдөө бол их болохоор яадаг вэ гэхээр эдийн засаг судлаач хүмүүсийн амьдрал хэцүү чинь гэж үздэг учраас Төв банкнаас ерөнхийдөө орж ирээд эдийн засгийг одоо чинь өдөөх тийм арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Тэгээд тийм учраас бодлогын хөв дууруулах маань ерөнхийдөө нэлийн ойртч үү гэдэг нэг ийм хүлээлтийг юу вэ гэхээр энэ хүү unemployment-тай холбоотой мэдээ мэн гаргаад ирчихнэ гэсэн үг байгаа. Тэгээд энэ мэдээж айгу сонирхолтой өсөлт болсон. Тэгээд яг хөө бизнес болоод бол зах зээлийн нэг яг хөө хувьцааны зах зээл өсөж байгааг би бол ойлгож байна. Яагаад тэгэхээр бондыг хүн уншиж байгаа учраас криптогийн хувьд бол бүр галзуу өсөд явцсан. Тэгээд яхаггүй зах зээл дээр юу гэдгийг биткойныг арилжах сонирхол айгүй өндөр байна гэж бол харагдаж байна. Яагаад тэгэхээр альткойнууд нэг сүртэй өсөхгүй тэгсээр нэг биткойн дээр айгүй тийм савлгааны төсөлтүүд айгүй хоорж ирээд байгаа байхгүй. Тэгээд таны унтаач гэсэн биткойныг дөнгөж нэг 10% унжих чинь альткойныг ерөнхийдөө бол 50-70% унтуудыг үзүүлээд бүр айл бэр маркетээр байсан яваалууд дээр хүртэл төслүүд маань хүрээд ирсэн нэг иймэрхүү дүр зургийг бол харуулсан. Тэгээд GDP-ийн өсөлттэй холбоотой дата гарсан. GDP-ийн өсөлт маань бас 2024 оны эхний үеэл бас гарсан. Тэгээд өмнө нь 3.4, 4.9 гэдэг иймэрхүү өндөр үзүүлэлттэй байсан бол 1.6 болж гарч ирснээр энэ маань эдийн засаг маань нэлээд саарж байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд Даниэл Ди Мартино гэдэг хуучин Далласын билүүд Төв банкн дээр банкнд ажилладаг байсан. Fed Up гэдэг ном бичсэн хүү шинжээчийн хувьд бол юу гэж яриад байгаа гэхээр айл гэдэг хямрал эхэлсэн. Ажилгүйдлийн хэмжээ маань өргөжлүүлэн өснө гэдэг иймэрхүү үзүүлэлтүүд бол байнгын ярьж бол хүмүүс сануулад байгаа. Тэгэхээр энэ дээр бас хэдүүл бас тааштай бол анхаарна. Тэгээд бидний гол хүлээж байгаа зүйл маань юу вэ гэхээр term premium гэдэг энэ хүү үзүүлэлтийг бид үсгэлээ гэдэг. Тэгээд term premium гэдгийг мэдэхгүй усуд байгаа бол энэ хамгийн энгийнээр тайлбарлах юм бол bond гэдэг зүйл маань юу гэдэг вэ гэхээр Төв банкны Төв банк биш юм. Америкийн засгийн газраас гаргаж байгаа засгийн газрын бондд болохоор ямар төрлийн эрсдэл байдгүй гэхээр credit risk буюу Төв банк маань өөрөө нөгөө зээлсэн мөнгөө төлж чадахгүй байх гэдэг эрсдэл байдгүй. Монголд одоо жишээ нэгэ Чингис Мингис янз бүрийн самурайч гэдэг юм ингээд гадаадын байлуудаар бонд гаргаад мөнгө босгочоор тэр цааталт нь credit risk гэж юм байдаг. Ягаад гэхээр Монгол өөрөө ямар нэгэн байдлаар йен хивэлж чадахгүй, доллар хивэлж чадахгүй, Монголын хивэлж чаддаг валют нь юу вэ гэхээр өөрөө төгрөг байдаг. Тэгээ төгрөг маань долларын эсрэг одоо чинь хүчтэй үнэ алдаад тэгээ Монгол одоо чинь юу гэдэг долларын нөөц хөнтөр болчих юм бол төлбөрөө магадгүй төлж чадахгүй шүү дээ. Мэдээж хэзээ тийм болоод бити болоосоо гэж бид бодож байгаа. Гэхдээ тийм болох юм бол эрсдэлтэй. Энэ линк хаанаас олоод байна? Хүмүүс орж ирээд байна.
чадахчаа. Тэгээд хамгийн сүүлийн ярьсан. Яа. Credit risk гэж юм байдаг. Тэгэхээр засгийн газрын бондон дээр ямар төрлийн risk байдаг вэ гэхээр duration risk гэдэг юм. Тэгэхээр duration risk маань өөрөө юунаас гарч ирдэг вэ гэхээр за урт хугацааны засгийн газрын бонд худалдаж авлаа. Тэгээд бондон дээр ерөнхийдөө бол нөгөө хүү гэдэг байлт байдаг. Тэгээд хүүгийн төлбөр маань өөрөө жилд 2 удаа орж ирдэг. Тэр бүх төлбөрийг бид нэр юу гэж ярьдаг гэхээр coupon гэж ярьдаг. Тэгвэл 5% хүүтэй ахтан жишээ нь засгийн газрын бонд худалдаж аваад тавьсан байлаа 100 сая төгрөгөөр авсан байлаа гэж хэлээд төсөөлөх юм бол тэр мэн яах вэ гэхээр жил болгон өөр чинь 5 сая төгрөгийг 2.5 сая 2.5 сая 6 сар болгон төлөөд байна гэсэн үг байхгүй. Тэр төлөлтийг бидний үгүй ярьдаг гэхээр купон гэж ярьдаг. За тэгвэл нь бондын хүү өсөд 8% болчлоо гэж үү. Тэгээд жилийн өмнө 5% хүүтэй авсан байсан бонд маань үнц нь ерөнхийдөө бол буурчин. Ягаад гэвэл жилийн өмнөх бонд чинь болохоор 5% хүү буюу жилд 5 сая хүү төлөөд байдаг. Одоо зах зээл дээрээс гарч ирээ 100 саяар бонд хөдлөж авах юм бол 8 сая төгрөгийн хүү төлөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 3 сая төгрөгийн зөрөө гарчиж байгаа. Тэгэхээр энээсээ болоод ерөнхийдөө бол нөгөө жилийн өмнө авсан бондоо жишээ нь зах зээл дээр гаргаж ирээд зарах юм бол юу вэ гэхээр мөнгө алдах гэдэг. Тэр энэ мөнгө алдалт маань юу вэ гэхээр duration risk байхгүй. Тэгэхээр урт хугацааны засгийн газрын бонд авснаас болоод бондын хүүгийн савлгаанаас болоод бонд маань өөрөө үнцийг алдчихна гэсэн үг. Нөгөө талдаа credit risk гэдэг байхгүй гэдэг нь ямар учиртай гэхээр 5 саяараа төлбөрөө авдгаа бол аавна 5 сая хэдий 8% буюу 8 саяг авах байгаа ч гэсэн 3 сая багыг авч байгаа ч гэсэн 5 сая аваад байгаа байхгүй. Тэгээд магадгүй тэр маань 10 жилийн хугацаатай бонд байлаа гэдэг юм бол 10 жил тэрийг өөрөө барьж чадах юм бол 100 сая эргүүлэл авчихна. Тэгэхээр мөнгө алдна гэсэн үг биш. Ямар тохиолдолд мөнгө алдчихж байгаа вэ гэхээр тэр бондо зах зээлээр гаргаж ирээд 2 дахь зах зээлээр гаргаж ирээд тэрийг зараад тэгээд бэлэн мөнгөө эргүүлээд одоо жишээ нь авах гад гинт мөнгө хэрэгтэй болоод тэрийг зарчих юм бол яаж байгаа гэхээр алдагдлалд орчих чинь гэсэн үг. Тийм учраас ийм урт хугацааны бондуудыг авчаад тэгээд банкнууд маань ерөнхийдөө дайсатын дээр ямар төрлийн нөгөө нэг англи дээр аккаунтн дээр хэрэгэлдэг гэхээр hold to maturity гэдэг ийм төрлийн англи дотор оруулаад баланс дээр тавьчихдаг гэсэн баггүй. Тэгээд энэ маань ерөнхийдөө банкны кризистэй холбоотой нэг иймэрхүү асуудал гарсан. Тэгээд яг та бүхэн маань өргөжлүүлээ судалж болно. Тэгээд гол санаа маань юу вэ гэхээр term premium гэдэг маань урт хугацааны засгийн газрын бонд буюу энэхүү durationтэй холбоотой эрсдлийг таваараа хүлээснийхаа төлөө нэмж авахыг хүсэж байгаа эрсдлийн урамшуулал өгөөж гэж хэлж байна. Тэр энэхүү хэмжээг ерөнхийдөө бол энэ төрийн сангийн санхүүжилттэй холбоотой хэмжээний купонтой бонд гаргаснаас болоод ерөнхийдөө өсөх юм байна гэдэг ийм хүлээлт маань зах зээл дээр орж ирж байгаамаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар бас зах зээл дээр үргэлжлүүлэн арилж бодно. Тэгээд одоогийн байдлаар 7 сар хугацаанд дуусах ерөнхийдөө бол бид бүд опшн авсан. Тэрийг бол үргэлжлүүлэн барих бодолтой байгаа. Богино хугацаанд бид нар зах зээлийг ерөнхийдөө бол одоогийн байдлаар тренд маань эргэцэн буулш байна уу гэж ерөнхийдөө харж байгаа учраас илүүтэйгээр дээш өсөлт байхтаж оролдох иймэрхүү факторыг хэрэглэх болно. За үргэлжлүүлээ. Тэгээд energy sector дээр ерөнхийдөө hedge fund-уудын гаргаж байгаа allocation буюу одоо худалдаа авалтын нөгөө нийт хөрөнгөнийхөө хэдэн хувийг жишээ нь energy sector дээр байрлуулсан бэ гэдэг маань ерөнхийдөө үргэлжлүүлсэн айгу баг хэмжээнд байгаа. Тэгэхээр энэ бүх тоо үзүүлэлт маань байгаа ийм үзүүлэлттэй байна. Тэгээд энэтэй холбоотойгоор ч гэсэн бид нэр үргэлжлүүлэх ерөнхийдөө энэ зах зээл дээр энэ эрчим хүчний салбарын ерөнхийдөө эслэг байрлууд маань өсөх юм болов гэдэг нэг иймэрхүү таамгийг бол гаргаж байгаа. Тэг өмнөх вебинараар ч гэсэн ярьсан. Энэ дээр гэхдээ ямар эрсдэл байгаа вэ гэхээр хэрвээ инфляц маань буураад ажилгүйд маань өсөөд эдийн засгт маань аюу асар том хямрал бий болчих юм бол ерөнхийдөө эрэлт талаасаа буураад тэгээд energy sector маань илүү cyclical учраас ерөнхийдөө cycle-аад байгаа унах юм магадлал байгаа гэдэг нэг иймэрхүү онол бас байгаа. Тэгэхээр тэрийг бас манайхан бас анхаарах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд бол үргэлжлүүлсэн болж байгаа. Chicago-гийн PMI үзүүлэлт гарсан. Тэгээд энэ PMI үзүүлэлт маань бүр бараг одоо энэ ковидын өмнөхөн хүрч исэн тийм дотын үзүүлэлтээр орж ирсэн. Тэгэхээр миний амьдардаг хот буюу Chicago хот маань айлд ерөнхийдөө бол эдийн засгийн хямралд орсон байна гэдгийг бол энэ үзүүлэлтийн дагуу харуулж байгаа. Гэхдээ энэ нөгөө хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой үзүүлэлт учраас эдийн засаг гайгүй байсан ч гэсэн нөгөө нэг одоо гид хэрэг янз бүрийн нөлөөтэй холбоотой юм бас үзүүлэлт гарсан байх боломжтой. Гэхдээ ямар ч байсан энэ үзүүлэлт маань огцом унсан. Тэгээд энэ маань бас эдийн засаг магадгүй саарж байгаа байна гэдгийг бас харуулсан ийм үзүүлэлтүүд энийг байж болох юм аа. Тэгээд Berkshire Hathaway 2024 оны annual meeting-ийг сонсоогүй усуд байх юм бол ийш хараа сонсч болно. Би амжилттай сонсч байгааг өнөөдөр 2 цаг сонссон байна. Ерөнхийдөө бол 3 цагийн хугацаатай юм болсон. Тэгээд өнгөрсөн жил энэ жил баха тийм хүмүүс мэдж байгаа Charlie Munger нас орсон. Тэгээд Charlie Munger-ыг бас дурсан ярьсан юм гоймогчуд бас аюух байлаа. Тэгээд тэрийг бас манайхан харж болно. Бидний 100 их цувралаар орж ирсэн ерөнхийдөө HXRO гэдэг одоо hero гэдэг төсөл байдаг. Тэрхүү hero гэдэг төслийн хувьд болохоор яг үнэхээр бол айгүй урам хугалмаар
ерөөсөө олигтой өсөхгүй тэгээ үргэлжлүүлэн унаад ингээ заавараад баг. Тэгээ сая биткойн өссөний дараа ч гэсэн бол нэг сүртээс хийж чадахгүй ингээ байж байгаа. Тэгээ буцаад ингээ үтчих чаа гэсэн нэг. Тэгвэл ингээл өнгөрөөл явчих. Тэгээ аяга таатай. Тэгээ энэний тал позиц би ерөөхдөө бол зарцсан. Тэгээд энэ тэр яг хиро дээр хит нөгөө нэг catalyst гэж ярьж болохоор одоо энэ хирог өсгөж болох үе юмэрдэн мэдээнүүд бол бас байгаад байгаа. Тэгээд тэрэн донд юу байгаа гэхээр энэ paper tax гэдэг энэ tax байна. Таад ямар ч гэсэн Discord-ны төтөөс осууд айлууд access наваад арилчаад ороншуул энэ төр аваад яваад байгаа байхгүй. Тэгээд яг хиро гэдэг токеныг stake хийж болно. Stake хийсэн осууд дээр бас энэ хэд ороншуул гарч ирнэ гэсэн. Миний хувьд болохоор хүлээхээ болоод зарцсан нь болохоор энэ PSI гэдэг төсөл байгаа. Тэгээд яг энэ market cap амар бага учраас намайг ингээд зарцсны дараа за нэгээ зарцсан гэсэн шиг 10 болчихвол болно л тоо. Тэгээд нэг тиймэрхүү юмнууд хөрөнгө оруулалтын төлбөр дээр нь айгүйх тохиолдсон. Яг ингээд бууж өгөө за чиний бүтгэхгүй юм байна гэдээ бодонгод өсдөг тийм тохиолдол айгүйх байдаг. Тэгээд ямар ч хэлсэн бидний 100 цувралаар 100x цувралаар авч ирсэн бас нэг өсч өгдөгний балаад төслүүд нэг энэ байгаа. Тэгээд энийг бас ерөнхийдөө ол зараад тэгээд би юун дээр ерөнхийдөө позиц багаар нэмэх гээд байгаа гэхээр Metaplex тэр ерөнхийдөө бол үргэлжлүүлэн буулгаж байгаа. Тэгээд MPLX гэдэг энэ хүү зурстай. Тэгээд энэ хүү төсөл маань болохоор 140 сая market cap, fully diluted market cap 270 сая тийм төсөл байгаа. Юу хийдэг төсөл вэ гэхээр Solana тэр compressed NFT буюу CNFT гэдэг зүйлийг анх гаргасан. Тэгээд PNFT гэдэг зүйл бас стандарттай гаргаж ирсэн юм байлээ. Тэгээд яг би нөгөө Solana-д нэг код бичдэг биш яг энэ төрлийн нөгөө developer tools-уудыг нэг сайн мэддэггүй учраас яг нарийн шив юмнуудыг нь бол сайн мэддэггүй. Одоо чинь юу гэдэг bubblegum, candy юу тэгээд юм бахан уулууд бас байгаад байгаа. Тэгээд ямар ч гэсэн сүүлд болохоор эдгээр юу гаргасан бэ гэхээр core гэдэг нэг юм юу гаргасан. Юу вэ? Энтэй тартал. Core гэдэг юм шинэ стандарт гаргаж ирсэн. Тэгэхээр энэ маань юугаараа айгу өрмөц вэ гэхээр Solana дээр одоо бүх токенуудыг хэрэглэдэг өөрсдийнх нь энэ SPL token program гэдэг энэ хөл library-г ашиглахгүй яг 100% ерөнхийдөө бол NFT рүү чиглэсэн юм стандартыг ерөнхийдөө бол бий болгож байгаа. Тэгээд энэ хөл стандарт маань жирийн стандарттай зүйлүүд юугаар ялгаатай гэхээр жирийн стандарт маань өөрөө ингээд нэг гүйлгээ хийхэд л одоо чинь 3 төрлийн юм library-тэй одоо ингэж account-тай харьцдаг бол энэ маань өөрөө нэг account дотор ерөнхийдөө бол энэ гүйлгээ хийж болохоор gas буюу transaction fee маань баг. Тэгээд дээрээс нь blockchain дээр эзэлж байгаа ерөнхийдөө бол дата нь болохоор нэлийн баг гэдэг нэг юм үзүүлэлт гаргаж байгаа юм байна. Тэгээд дээрээс нь болохоор энэ хүү шинэ стандарт маань айгу хямд дээрээс нь баг зай эзэлтгээс гадна давхар бас энэ дээр юу байгаа гэхээр but there is more to core than just optimization буюу зөвхөн optimization гэхээсээ гадна дахиад бас өөр юмнууд байгаа даа гэж. Тэр нь болохоор юу гэхээр plugin. Тэгээд plugin гэдэг юм маань болохоор юу вэ гэхээр энэ токен стандарт дээр нэмэлт нөгөө нэг юм функцүүдийг ерөнхийдөө нэмэх боломжтой. Тэгээд энэ нэмэлт функцүүдийг шууд аль хэдийн байгаа NFT дээр шууд нэмснээр айгүй тийм уян хатан ерөнхийдөө бол юм стандартыг бий болгож байна гэсэн. Тэгээд төслүүдээс нэг харах одоо хайх айгүй тийм чухал юм маань юу гэдэг вэ гэхээр энэ хүү төсөл маань өршөлтөд хэцүү аль хэдийн өөрийнхөө байр суурийг зах зээл дээр эзэлж гин үү гэдэг одоо тийм асуултыг ерөөдөө болох асуух хэрэгтэй. Тэрийг бид нэр англи дээр юу гэж ярьдаг вэ гэхээр mode гэж ярьдаг. Тэгэхээр Metaplex бол яг Solana дээрх яг NFT-тэй холбоотой space дээр бол энэ mode-ийг аль хэдийн бий болгож чадсан баг гэж бол хараад байна. Дээрээс нь ягаад Solana-гийн NFT магадгүй Ethereum, Polygon цаашлах юм бол Cosmos ecosystem дээр байгаа Stargate энэс илүү байх вэ гэдэг нэг юм асуулт байна. Тэгэхээр NFT маань өөрөө тааталтай нэг юм art байгаад байна шүү дээ. Тэгээд art байгаа учраас одоо чинь илүү нэг тийм шууд нэг юм DEX одоо perpetual exchange гэх юм одоо жишээ нь GMX, DYDX гэдэг төслүүд байна болохоор илүү эхлээд токен гаргачаад дараад нь NFT гаргадаг болохоор 100% яг NFT дээр суурилсан бол тэгж төсөл бол ганцлог нь бол айгу ховор байдаг. Дээрэс нь Arbitrum, тэгээд Optimism, тэгээд энэ бусад энэ chain-үүд дээр болохоор сүртэй ерөөсөө ингээд NFT-нүүд нэг хөгжиж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд би тэрийг юу гэж тайлбарлах гээд байгаа гэхээр яг нэг блокчейн дээр биш энэ тэнд ингээд тараагаад байрлал учраас ингээд том community ерөөхдөө бий болгох чадахгүй байгаа. Solana маань өөрөө integrated monolithic chain учраас бүх app-нууд маань өөрөө яг нэг одоо блокчейн буюу
өөрөө одоо Solana гэдэг блокчейн дээр байна гэсэн баггүй. Нэг арал дээр ерөнхийдөө бол одоо бүх бизнесүүд маань байна гэсэн санаа баггүй. Тэр утгаараа яг нөгөө hot гэдгээр нь харах юм бол NFT-г зүгээр нэг юм одоо илүү урлагийн бизнес гэж үзэх юм бол өөр ямар ч бизнес байхгүй одоо хээр тал газар одоо чинь тийм бизнес бол нэг хөгжихгүй илүүтэйгээр бусад бизнесүүд төвлөрсөн тийм одоо хотын төв маягийн тиймэрдүү газрууд ерөнхийдөө бол илүү явах боломжтой төрлийн модель юм шүү гэдэг нэг юм надад хандлага байна. Тэгэхээр өргөжлүүлэн яг энэ NFT-тэй холбоотой industry дээр NFT-тэй холбоотой use case-үүд дээр би бас Solana тэргүүлэх юм болов гэдэг надад нэг юм төсөөл байгаа. Тэгээд энэ хүү төсөөлөл дээр үндэслээд хөрөнгө оруулалт хийгээд гэсэн үг. Тэгээд Metaplex-ийг миний хувьд бол ер нь бол айгуу тийм боломжийн байр суурийг эзлээд байна гэж харж байгаа. Хайс талаас хэдүүлээ trading view руу ороод харж болно. Ерөнхийдөө яг бол унуул миний бодлоор бол нэг 20 цент руу унах боломж бол харагдаад байгаа. 20 цент 30%. Тэгтээ худлаа авалтаа болохоор одоо угаасаа би аль хэдийн хийцэн. Тэгээд 20 цент руу унах юм бол би дахиад нийт Metaplex-ийн хэмжээг юу гэдэг нэг 50% нэмэх юм уу 2 дахин их болгох юм уу нэг юм дөө үйлдэлүүд хий гэж хайр талаас нь бодоод байгаа. Надад хүлээлт ерөнхийдөө target буюу яг нэг хүлээгдэж байгаа ханшиг нь болохоор би бол юу гэж хараад байгаа гэхээр 1 тэрбум гэж хараад байгаа. Holding market cap нь одоо бол тэгэхээр энэ тоо маань 4 нуураад Metaplex-ийн зоос баныг ойролцоогоор $1 ханштай болчих юм болов гэдэг надад бол ийм нэг хүлээлт бол байна. Криптотой холбоотой нэг олон төсөл зүйлүүд ярихгүй байгаа маань юу вэ гэхээр угаасаа крипто зах зээлээ би нэг жоохон макро орчин байна нэг тодорхойгүй болцсон учраас бас жоохон боломжтой байх хэрэгтэй болов гэж бодоод байгаа. Тэгээд ийд яах вэ? Metaplex гэдэг шиг иймэрхүү боломжтой тэрэл би бол өргөжлөд болж байгаа. Мэдээж би Arbitrum дээр болж байгаа. Arbitrum бас нэг өсөж өгдөг нэг яна гэсэн доостод энийг одоо тэгээд ярьчсан харж лээ. Тэгээд ямар ч хөрөнгө оруулалт нэр нь бол төвчээр айгуу чухал байдаг. Тэгээд өргөжлөл ерөнхийдөө бол Arbitrum дээр айгуу төвчээртэй байгаа. Тэгээд харж байгаа. Dito дээр би айгуу болж байсан. Тэгээд Dito-д бол угаасаа хашууд айгуу хөөрхөн өсөлтүүдийг бол үзүүлээд явсан. Тэгээд сая бол гэхдээ оноод 344 рүү ороод ирсэн байна. Сая бол 380 бас хайч ерөнхийдөө бол хүрсэн. Тэгээд Solana маань өргөжлөл амжилттай байх юм бол энэ Dito ч гэсэн өргөжлөл амжилттай байна гэж бодож байгаа. Dito дээр нэг анхаарсан аюул маань юу гэхээр өршөлтөө айгуу ихтэй болж байна. Тэгээ одоогийн байдлаар liquid staking баг дахиад 10-аад гаруй төсөл ерөнхийдөө бол Solana дээр айлт юм байна. Pika гэдэг төсөл одоо чинь restaking гэдэг юмнууд гарсан. Дээрээс нь бид нэр Helium-аас HSOL гэдэг гарсныг бол мэдж байгаа. Тэгээд HSOL-ыг бол би бүх хүмүүс судалж авах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд дээр бах боломж өгч. Тэгэхээр HSOL маань төсөл гаргаж ирээд Jito-гийнхантай өрсөлдөхөд байна уу, үгүй ээ нэг юм дэ хадталтууд байгаа. Энэ дээр ямар ч зүйл өргөжлөлт ажиллах хэрэгтэй. Jito дээр буулж байгаа гэхдээ жоохон болгоомжтой байна. Тэгэхээр хит ихээр худалдаж авахгүйгээр ерөнхийдөө тодорхой хэмжээний өөргөө юу гэдэг позицийг бий болгоцсон. Тэгээд Camino дээр termin farm хийгээд termin болохоор дээрштэйгээр Bitcoin short-ын төсөл хамтд нь ерөнхийдөө авсан нэг иймэрхүү позицууд байгаа даа. Тэгэхээр Jito тэр бол ийм тэгээд хэвлээ үлдсэн хугацаанд дээр болохоор хувцас ирээ. Тэгээд юу шийдэлж байна одоо. Тэн trading view маань харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө бол бид нар S&P 500 дээр дараагийн хүлээлт маань юу гэхээр энэ үүссэн байгаа 5200 дээр ерөнхийдөө байгаа gap-ыг бид нар хаалт магадлалыг өндөртэй болж хараад. Тэгээд энэ 5200-ийн gap хаагдчих юм бол бид нар ерөнхийдөө short-д хийж орно. Миний хувьд болохоор put option ерөнхийдөө авч нэг бол юм. Future арилт усууд байх юм бол угаасаа шууд short-д бол ороод явж болно. Хүссэн өөрсдийнхөө instrument-ийг хэрэгжилж болно. Өөрчлөн бид нар болохоор ажиллаад байгаа юм юу гэхээр 10 жилийн бондын хүмүүс ерөнхийдөө бол нэлээд унсан. Тэгээд бидний юутай доллар индекстэй холбоотой, бондтой холбоотой ажилладаг ерөнхийдөө энэ индекс маань бас онцлог үзүүлснээр зах зээл маань үзүүлсэн ийм дүр зураг бол харагдсан байгаа даа. Тэгээд юун дээр крипто дээр болохоор бидний нөгөө ажиллаад байгаа зүйл чинь шүү дээ. Дотлын новон цагаантай нь болохоор юу вэ гэхээр нийт крипто зах зээлийн market cap-ыг stable coin ерөнхийдөө хуваалц үзүүлдэг байхгүй. Тэгэхээр stable coin-ийн эсрэг ерөнхийдөө зах зээл дээр явж байгаа leverage маань хэрэг нэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд энэ хүү тренд маань 23 оны 9 сараас хойш явсан тренд маань энэ
тренд лайныхаа доор сайн орж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ нэлээд тийм чухал юугаа алдгаадсан байхгүй. Саппорта алдаад угаасаа доор нь орцсон. Тэгээд энэ хүн онцлог ингээд дордоод үргэлжлүүлэлт явуулсан бол би 44,000 53,000 руу унах боломжтой болов гэж хэлжсэн. Төв банкны мэдээлэл тэгээд дээрээс unemployment-тэй холбоотой датаны дараа хэд зах зээл мань өссөн. Тэгээд Tether гэдэг энэ stablecoin компани 4 тэрбум долларын ашигтай ажиллаа гэдэг мэдээлэл гарч ирсэн. Дээрээс нь Square гэдэг одоо энэ Jack Dorsey-гийн бий болгосон Block гэдэг компани гэдэг багхгүй. Тэгээд Square гэдэг нэг юм бизнесүүдэд зориулсан сервис гаргадаг. Тэгээд Jack Dorsey тэр компани дээр бас биткойн худалдаж авч байна гэдэг ийм мэдээлэл бас гарсан. Тэгээд энэтэй холбоотой бас энэ давхар нэг макро мэдээлэл хасраад явчихгоо угаасаа айгу гойлцож байгаа байхгүй. Тэгээд stablecoin дээр бид нар бас stablecoin-ийн хэмжээ маань буурж ирсэн бол саяхад бүр өмнө хийснээсээ all time high дэвдээ дахиад ойролцоогоор хэдэн тэрбум 1 тэрбум доллар дахиад stablecoin руу ороод ирсэн. Тэгээд Nasdaq-ийн эсрэг бид нэр ерөөдөө биткойны хавцал бидний хараад ирсэн энэ индикатор маань дахиад бас дэшигээ энэ саппорта алдаад энэ доор орсон байсан чинь буцаад ишаад. Тэгээд ерөөдөө бол саяны биткойн өсөлтөд айгу тийм хул цэг дээрээс орж ирж ерөөдөө бол зах зээлийг аварсан гэх юм уу, биткойн өөрийгөө аварсан гэх юм уу, биткойны дэмждэг хүмүүс өөрсдөө аварсан гэх юм нэг юм өсөлтөд орж ирсэн байгаа даа. Тэгээд өөр бидний чухал хардаг үзүүлэлт маань юу гэхээр биткойн Coinbase дээр явж ирсэн ерөөдөө премиум маань энд хас руу орсон байсан бол буцаад ерөөдөө нэм рүүгээ орж ирээд тэгээд Tether маань ерөөдөө бол USDC-ийн эсрэг премиумтай арилж хийснээр ерөөдөө бол хүмүүс coin зах зээл рүү мөнгө хийгээд эхэлсэн байна уу юу гэдэг бол иймхүү үзүүлэлт маань харуулсан байгаа даа. Үргэлжлүүлэн Arbitrum дээр булш байгаа. Тэгээд сүүл RP ерөөдөө 1.7 центээр байх нэмсэн боловч одоогийн байдлаар дахиад 3 центээр унтсан юм шиг харагдсан. Тэгээд энэ маань өөрөө биткойн маань гэсэн унсантай холбоотой. Тэгээд биткойны хувьд бол дараагийн том resistance маань болохоор юун дээр байсан бэ гэхээр бид нэр угсаа энэ чартыг бол би ерөнхийдөө шийдэлдэг 64691 дээр энэ давж чадахгүй байсан энэ resistance-ийн яг доох нь ирээд 64584 дээр хурж ирээд тэгээд жоохон correction бол орж ирж байгаа. Тэгээд энэ хүн уналтаас одоо шууд bearish төвчүүлэх юм бол байхгүй. Тэгэхээр үргэлжлүүлэн крипто зах зээл маань буул шаарагдж байгаа. Хэдүүлээ юун дээр energy зах зээл дээр болохоор газрын тосны ханш уусантай холбоотой ерөнхийдөө бол энэ сектор маань уналттай байгаа даа. Тэгээд одоогийн байдлаар 50 өдрийн EMA-ийнхаа яг доотлолт нь ерөнхийдөө бол орчоод байж байна. Тэгээд ерөнхийдөө үргэлжлүүлээд унах юм бол дахиад нэг бол 2-3% уналтаас үзүүлэх бол боломжтой. Энэ хүү gap-ийг хаах юм бол эндээс бол дахиад 89 энэ хавцаа бол онох боломжтой гэж харагдаж байгаа. Тэгээд газрын тосны ханшийг бас хэдүүлээ харъя. Газрын тос маань сая нэг 87-56 хүрчээд одоо эндээс доошлоод 77-93 дээр ерөөдөө ирсэн байна. Тэгээд энэ зэг маань нэлээд чухал саппорт байгаа учраас энэ дээр ерөөдөө бол ханшнаа тогтох юм болов уу? Энэ бол энэ дээр нэг жоохон алт гэдэг нэг иймэрхүү хүлээлтүүд байгаа. Мэдээж харъя. Тэгээд бидний хувьд бол шууд газрын тос худалдаж авах. Би яг энэ анх нэг хувьцаа энэ сонирхоод явж байхдаа миний гол гарцсан алдаа маань юу гэсэн бэ гэхээр улаан буудаа энэ шууд худалдаж аваад мөнгө алдсан байхгүй. Тэгж яхаа нэг улаан буудаатай холбоотой хувьцаа энэ худалдаж авах юм бол илүү дээр аюул байт юм лээ. Яг тэрнтэй адилхан газрын тостой холбоотой хөрөнгө оруулалт хийж байгаа бол газрын тос шууд худалдаж авах биш зүгээр газрын тостой холбоотой бизнесүүд худалдаж аваад айгу гоё байдаг. Тэгээд бидний анх 15 доллар авахт нь сигнал өгч ирсэн миний айгуу дуртай хувьцаа BBF гэдэг энэ oil refinery-гийн хувьцаа ерөнхийдөө бол эндээс унаад аваад ирсэн. Тэгээд одоогийн байдлаар нэг тонн тий 17% бол унтсан. Тэгээд Fibonacci энэ хэрэгэлдэг болсоо зах бол Fibonacci чаад төлөө хамгийн сүүлд хийсэн яагалаас нь хардаг лөө. Тэр ойролцоогоор Fibonacci level-ийнхаа харц ирсэн байна. Гэхдээ би яг үндэ Fibonacci хэрэгэлдэг юм уу? Энд дээр зүгээр шалгатлаа. Хотын бичлээ бас тэр хамаагүй. Одоо яасан юм бэ гэвэл юуны ямар ч гэсэн BBF бол гоё харагдаж байгаа. Тэгээд за яг 200 өдрийн moving average руу орж ирэх юм бол 48 49 онох боломжтой. Гэхдээ миний бодлоор бол одоо л худалдаа харагдаад байгаа. Тэгээд Silver Bow гэдэг энэ компани. Silver Bow-ийн хувьд болохоор юу гэхээр жоохон өөрийнхөө хэмжээг хэсгээд хэмжээний asset ерөнхийдөө бол энэ газрын тостой холбоотой энэ ордууд гэж одоо хэлэх юм да. Herman Basin гэдэг газар ерөнхийдөө бол хэмжээний юм нэг акр нэмсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор яг өрийн хэмжээний эсцэн тэгээд нэлийн эрсдэлтэй одоо байдалтай бизнес байна гэж үздэг. Гэхдээ ашиг орлого тэгээд үнэлгээний хувьд бол маш боломжийн хэмжээнд байгаа ийм хувьцаа байгаа. Энэ дээр бол надад
арай илүү өрсөлдөлтэй бага үнэлгээтэй өсөх юм бол бүр 2 нуурахын боломжтой хувьцаа гэх юм бол надад энэ Silver Bow санагдаад байгаа. Тэгээд сүүлд бас миний уншдаг энэ NSP-тэй холбоотой репортон дээр ConocoPhillips гэдэг компани байна. Тэгээд тэрний COP гэдэг COP гэдэг энэ хүн цаг ерөөхдөө санал болгож илээ. Тэгээд ягаад энийг илүү санал болгож байгаа гэхээр scale буюу одоо энэ Америкт байгаа энэ хөндлөн өрөмдлөгийн одоо технологийн ачаар газрын тус ерөөхдөө энэ олборлоод байгаа техник маань яадаг вэ гэхээр жишээл маань одоо олборлоход хамгийн амархан газруудаас ерөөхдөө олборлоод айл гэдэг их ерөөхдөө гаргаж авдаг юмуд бол гаргаад авцсан. Тэгээд энэний нөгөө нэг өгөөж маань өөрөө цагийн ачаар ерөөхдөө буураад явдаг байхгүй. Тэгээд айл тийм буурсан. Тэгээд өргөжлөл нь бол таашид бол энэ газрын тусны борлуулалтыг одоо олборлолтыг өсгөхийн тулд offshore буюу одоо далайн Европоос дээрээс Аляскаас энэ ерөөхдөө бол маршрутыг хийх шаардлагатай тэгээд ярьдаг байхгүй. Тэгээд энэ Аляскаас саяхан том худалдаа авалт ерөөхдөө бол хийсэн. Тэр нь хэдэн хоногт 600 мянган баррелийг чөлөө боловсруулах боломжтой. Тэгээд equity дээр юм олдог болов гөөж нь бол энэ ExxonMobil энтертэй харьцуулах юм бол 2 дахин өндөр ашигтай ажил тавьдаг иймэрдүү мундаг компани байгаа Matrix иймэрдүү үзүүлэлтүүд бол гарсан. Тэгээд яг хуу үнэлгээний хувьд одоо жишээ нь тийм амар хямдхан бол компани биш. Silver Bow шиг тийм одоо хямдхан компани биш. Гэхдээ илүү том айл хэдийн зах зээлээр танигдсан мундаг компани учраас юу унаад алгуулаад Fortune гэдэг ямар нэг тийм айц бол байхгүй худалдаа хийж болно. Тэгээд яг урт хугацаанд бол $200 хүрэх боломжтой юм өртөө хугацаа юм болов гэж бол харж байгаа энэ хугацаа юм байна. За тэгээд саяхан түүхийд талаас болохоор copper буюу зис нэлийн өссөн. Тэгээд энэ бол манай Монголын хувьд бас сайн мэдээлэл болсон баг. Манайхс бас нөгөө зис нүүс гараад идэв учраас тэгээд зис өссөндөө холбоотойгоор ихэд зистэй холбоотой хугацаанд бас арилжах юм боломж байна гэж харж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор ийм хугацааг бол энийг би өөрөө нэг судлаад яваагүй. Би нэг тийм хугацаар бүр тэгэж одоо юу гэдэг нөгөө репортыг уншаад бол явдггүй. Илүү тэгээ нөгөө макрогоо дагаад дээрээс нь опшнтой холбоотой датануудыг хараад давхар криптоо судлаад угаасаа явдаг. Тэгээд энэтэй холбоотой хувьцаатай холбоотой юм дээр би бол төлбөртэй юунууд бол аваад уншчихдаг. Зүгээр репортод аваад уншчихдаг. Тэгээд энэ дээр санал болгосон хугацаанд нэг бол энэ компани байсан. Тэгээд FCX гэдэг тэгэртэй Freeport McMoran гэдэг нэг юм нэртэй компани байт юм байна. Тэгээд COP дээр яг хайхан бол юу вэ? COP билүү? COP-ийн нэг ETF чи юу вэ? Онц COPEX гэдэг. Тэгээд COP-ийн ийм ETF байт юм лээ. Тэгээд энийг бол өмнө бид нар сигнал дээр ашиглаад хэвлэж явуулсан. Тэгээд арай эвсдэл багтаагаар зүгээр юу гэдгийг цааны айлын ахуйн гэж гайхахгүйгээр шууд зүгээр ETF-ийг авчих юм бол бас олон тохиолдолд бас айгүй амархан байдаг. Жишээ нь энержитэй холбоотойгоор заавал одоо чинь юу гэдэг ExxonMobil ахуй, ConocoPhillips ахуй, EOG ахуй гэж гайхахаар зүгээр шууд энержитэй холбоотой комплекс ерөнхийдөө том компаниудын бүгдийг багтаадаг инфо XLE гэдэг ETF-ийг авчих юм бол нотлаш гэж аваад явчихсан эндээс өгөөшөөж гэсэн аваад явчих боломжтой ийм хөрөнгө оруулалт байж болдгоо. Тэгээд алт болон ерөнхийдөө юун дээр болохоор алт болон мөнгө дээр баг зэрэг ерөнхийдөө бол коррекшнуд ороод ирсэн. Тэгээд алтан дээр бол алтны уурхайнууд болон silver ерөнхийдөө уурхайнууд дээр бид нөхөжлөлөн буулгаж байгаа. Тэгээд хэд хэдэн ерөнхийдөө нэрнүүдийг бид санд болгоод явсан. Тэгээд тэрхүү нэрнүүд дээр бас хөргөжлөл анхаарал хандуулаад явах хаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногтоос сүүлийн 2 хоног хийсэн бидний айгүй амжилттай арилжаанууд дээр болохоор юу байсан бэ гэхээр Alibaba байсан. Alibaba дээр авсан ерөнхийдөө опшн дээр 150% ашиг хийгээд би бол гарцсан. Тэгтээ 200% ашиг хийх бол боломжтой байсан юм байна лээ. Тэгээд шууд тэр чигтээ гарч байгаа юм биш зүгээр баг зэрэг жоохон унах юм бол нэргээд орно гэдэг дараа төр гарцсан. Baidu бас сандалсан. Baidu бас өссөн. Тэгэхээр яаж ч гэсэн хятадтай холбоотой хувьцаанууд дээр бас ямар ч ашигтай арилжаанууд хийсэн. Тэгээд өнөөдрийн вебинар дээр орж ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай 14-р вебинар маань ихэд бол өгөр төлж байна. Тэгээд рекординг авч ирсэн дуусах. Рекординг дууссаны дараа ганц хоёр асуулттай байл хүмүүсийн асуултанд хариулж болж байна. Тэгээд дараагийн талаарх тулцъя.